Тэгвэл өнгөрч байгаа 7 хоногт 5 толгойд үйл ажиллагаа явуулдаг Mongolian Mining корпорацийн зүгээс зээлийн төлбөрөө хийж чадахгүй болсонтой холбогдуулж янз бүрийн мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүний хариуд Energy Resources компани зүгээс дараах тайлбарыг хийсэн юм а. Тэгэхээр Монголын топ компаниудын нэг бас томоохон татвар төлөгчдийн нэг Energy Resources компаниг дампуурсан тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт нэлээд явлаа. Тэгэхээр үнэхээр одоо бодит байдал дээр ийм зүйл үүснэ үү? Эдийн засгийн хүндрэлтэй авч ирсэн үү? Тийм байхгүй тий. Тэр ерөөсөө компани дампуурсан гэх мэтийн одоо буруу таашаа мэдээлэл тарсан билээ. Тийм асуудал ерөөсөө бол байхгүй. Мэдээч бол санхүүгийн нөхцөл байдал бол амаргүй байгаа. Компани цаашаа өөрийнхөө үйл ажиллагааг торттой авч үлдэх, ажлын байраа хадгалж үлдэх энэ тал дээр бол анхаарал үргэлжлүүлэл ажиллаж явж байгаа. Бид нар урдаа байгаа тодорхой зорилт төлөвлөгөө байгаа. Зээлийн багцын асуудлуудаа шинжилээд явна. Энэ дээр л ажиллаж явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол компани бол тодорхой мэдээлэл гаргасан. Хувьцаат компани хөрөнгөний бирж дээр олон улсын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй компанийн хувьд бол за зээлдэгч нартай ерөнхийдөө бол ярилцаа хилцээгээ бол хийгээ явж байна. Ингэснээрээ бол зээлийн багцад бол бүтэцтэй бол шинжилэлт хийн. Энэ яриа хилцээр бол үргэлжлээд явж байгаа. Ингэснээрээ бол хуваар төлбөрүүдийг бол хийхгүй. Энийгээ бол гэрээ хилцээр хийх хүрээндээ бол шийдэж явна гэсэн ийм мэдээлэл гаргасан. За үүнийг бол мэдээж санаатаа санаагүй зарим нэг хүмүүс буруу ойлгосноо зөв ойлгосноо санаатаа санаагүй юу ерөнхийдөө бол компаниг дампуурчлаа гэх мэтийн зүйлүүд бол ярьсан байгаа. Энэ бол мэдээж бол ташаа мэдээлэл. Хувийн компани засгийн газраар төрөөр татвар төлөгчдийн мөнгөөр өрөөд аруулах гэж байна гэсэн мэдээлэл явсан. Одоо зарчмынхаа хувьд л тийм зүйлэл үнэхээр байж болохгүй байх л та. Энэ дээр хариултгүй. Тийм бол асуудал байхгүй. Хувийн хэвшил бизнесийн өөрийн онцлог нь бол мэдээж эрсдлээч одоо өөрөө үүрэл тэгэл тодорхой мэдээж бизнесийн ашиг олохын төлөө одоо зүтгэдэг энэ хөлбөр шүү дээ. Тэгэхээр бол хувийн хэвшлийн идэх санаачлага энэ бол өөрсдөө бизнесийнхаа боломжуудыг дүгнээд эрсдлээ үүрэл тодорхой хөрөнгө оруулалтуудад татаад хийгээл босгоол явж байгаа ажил. Сүүлийн одоо 7-8 жил манай компани хэрэгжүүлсэн энэ бүх бүтээн байгуулалт бол мэдээж хувь нийлүүлэгчдийн өөрсдийнх нь оруулсан хөрөнгө оруулалт дээр нь банк санхүүгийн байгууллагуудаас бол авсан зээл дээр нь бол олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон бонд, IPO-гийн хөрөнгө оруулалт гэх мэтийн зүйлүүд бол мэдээж бүгдээрээ бодит хөрөнгө оруулалт оруулалт явж байгаа. Үүнтэй холбоотой бол ямар нэгэн байдлаар одоо бидний зээл үрийг хин нэгэн бидний өмнөөс төлн тэр дундаа бүр засгийн газар бол хариуцж явна гэсэн бол тэр бол утгагүй асуудал л та. Ийм зүйл бол байхгүй. Төмөр замтай холбоотой төсөл дээр ерөөхдөө концессийн гэрээ цуслагдаад төр өөрөө энэ төмөр замаа барина гэж шилжүүлж авсан. Энэ шилжүүлэх явцад нэг 55 тэрбум төгрөгийн одоо зөрүү гарсан тухай тэрийг одоо энэ хувийн компани авах гээд байгаа тухай өнгөрсөн 7 хоногт бас мэдээлэл гарсан. Энэ дээр тайлбар өгөөч та. Бидний зүгээс бол мэдээч тухайн үеийн засгийн газар 12 онд бол шийдвэр гаргаад 13 оны 5 сард концессийн гэрээг цуслах тухай гэрээ зурсан. Тухайн үеийн зам тээврийн сайд ганц үг сайд энэ дээр зурж исэн төрийн өмчийн хороо Монголын төмөр зам компаниас бол тухайд зурсан. Энэ гэрээг зуртал 5-6 сарын хугацаанд 3 яамнаас бүрдсэн төрийн өмчийн хорооноос оролцсон нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг компани хийсэн бүх одоо төсөлтэй холбоотой ажлыг бол шалгаж хүлээж авсан. Бүх материалыг зураг төсөл хийгдсэн бүх ажлын одоо бичиг баримтуудыг бол шалгаж авсан. Тэгэхээр бол 5-6 сарын хугацаанд одоо энэ шалгалт бол хийгдсэн. Үүгээр бол тодорхой дүн бол тогтоогдсон. Тэр дүнгийнхаа даруй мэдээж нөхөн төлбөр бол авах эрх бол компанид үүссэн. Тэгэхээр энэ дэр бол бидний зүгээс бол ямар нэгэн тийм бол асуудал болж харахгүй байгаа. Дахиад мэдээж сүүлийн хэдэн сар өрнөж байгаа асуудалтай нь уялдуулаад улс төржүүлэхтэй холбоотой байх. Бидний зүгээс бол үнэхээр тухайн үед бол төр засгийн гаргасан шийдвэрт хүндэттэй хандагдсан. За төмөр замын төсөл маань хурдан одоо яваасаа ашиглалтанд ороосоо гэж бол үнэхээр найдаж ирсэн. Өнөөдрийг хүртэл харамсалтай нь бол дуусаагүй та бүхэн мэдж байгаа. Гэхдээ бол компани зүгээс хийх ёстой бүх ажлаа бол бид нар хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж байсан. Энэ дээр бол асуудал байхгүй. Компани дампуурлаа ч юм уу санхүүгийн хүндрэлд үүслэ гэдэг энэ мэдээл бас нэг талаараа их тийм сайн мэдээ юм шиг ойлгогдохоор зүйлүүд гарч ирсэн л дээ. Яагаад гэвэл тэр хараач одоо 5-7 энэ орд газрыг ч юм уу энэ төслийг одоо Energy Resource өгсөн бол ингээд дампуурах байсан биз дээ. Бид нар ингээд 5-7 айгу зөв шийдвэр гаргачих чи аваад үлдчихлээ гэж. За мэдээч хүмүүрл өөрийн дүгнэлтэд хийх бах. Нэгдүгээрт бол за үндэсний бас нэг томоохон аж ахуй нэгж татвар төлөгч компани дампуурчлаа гэдэг дээр бас баярлаад мэдээлэл гаргаад байгаа бол бас хувийн хувьд бол би бол гайхаж байгаа.
Нэгдүгээр хоёрдугаарт бол компани дампуураад алга болчихж байгаа зүйл бол байхгүй. Бид нар бол асуудлуудаа шийдэж явна. Тэр чадвар нь чадах нь бол бидэрт бол бүрэн байна. 5 толгойтой 5 толгойгүй энэ компани цаашдаа оршин тогтноод үйл ажиллагаагаа өргөжлүүлээд одоо байгаа төслүүд дээрээ төвлөрөөд ажиллаад явах боломжтой. Мэдээч бол компаниас хамаарах зүйлээ бол бид нар бүгдийг нь бол хийж байгаа. Нөгөө талаас бас мэдээч Монголын уулуурхаан салбарыг нүүрсийн салбараа тэр дундаа бас төрийн бодлогоор дэмжиж өгвөл бас хэрэгтэй байгаа. Үүн дотор төрийн сая дуртаадсан үед ингээл одоо олон жил яригдж байгаа төмөр замын асуудал. Гэхдээ энэ дээр одоо нэг зөрүүтэй ойлголт байхгүй болсон баг. Бүгдээрээ л одоо энэ төмөр зам үнэхээр шаардлагатай юм байна. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг олон улсын зах зээл дээр сайжруулахад энэ төмөр зам хэрэгтэй юм байна гэж ойлгосон баг. 5 толгойн төслийн хувьд бол Монголын үндэсний уулуурхаан компанийн хувьд бол бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бол засаг бол засгийн зүгээс бол тендер зарласан. Түүн дээр бол мэдээж гадны дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулна гэсэн тийм шалгууртай тендер байсан. Тэр шалгуурын дагуу мэдээж бид нар бол сонирхоо илэрхийлээд бол орсон. Бидний орсон гол зорилго нь бол үнэхээр энэ Монголын нүрсийг олон улсын зах зээл дээр үнэхээр үн хүргээд яг бодиттой одоо ийм өрсөлдөхүйц одоо чанартай бүтээгдэхүүнийг тогтволын зах зээл дээр нийлүүлээд ийм тогтвортой экспортын үйл ажиллагаа явуулахын тулд бид нар бас энэ бол зөвхөн компанид биш эцсийн дүндээ монголчуудад Монгол улсад хэрэгтэй юм байна гэдэг л итгэл үнэмшилтэд бид нар үргэлж ажиллаж байгаа шүү дээ. Ягаад гэвэл өнөөдрийнх шиг ингээл сорчлол, сэгчлээл тий хамгийн сайн чанартай түүхийн нүрсийг гаргаал хилийн цаана байгаа одоо Баяннуур аймаг гэдэг байгаа өвөр Монголын тэнцээ хятадуудынх нь өөрсдийнх нь барьсан хэдэн баяжуулах үйлдвэрийн одоо түүхий эдийн одоо нийлүүлэгч болоод тэгээд нэг хэдэн сая тонн жилдээ гаргаад баярлаа сууж энэ төрлийн бодлого гэх юм бол одоо бид нар юм хэлж чадахгүй бид нар дагаал явна. Бидний ойлголт бол манай Монголын улсын сонирхол бол төрийн бодлого бол Монголдо нэмэн үртэг шингээсэн боловсруулах үйлдвэрийг уулуурхаан бүтээгдэхүүнийг зөвхөн түүхийгээр нь гаргаад авахгүй боловсруулад нэмэн үртэг шингээгээд ажлын байрыг бий болгоод технологиг Монголдо нутагшуулад ингээд олон улсын жишгээр үйл ажиллагаа явуул гэдэг нь манай төрийн бодлого, манай иргэдийн ашиг сонирхолтой нийцсэн гэж үднэс л энэ компани манай компанийн төсөлд бол оролцож байгаа. Оролцох сонирхолтой байгаа. Яг үл энэ бүтээн байгуулалтад бол мэдээж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан олон жилийн нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулсан компаниуд бол оролцох сонирхол бол байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр нь бол мэдээж улс төрийн шийдвэр байна, улс төрчдийн шийдвэр байна. Тэгэхээр бол 5 толгойгүй үйлдвэр бол сурсан мэдснээ бол хэрэгжүүлээл цаашаа энэ уулуурхаан салбарын бас нэг тэргүүлэгч компаниудын хувьд бол хийх ажлаа хийгээл явна. Гэхдээ гол нь бол үнэхээр юу нь Монгол улсад ашигтай юм. Монгол улсад ашигтай нь Монголын иргэдэд ашигтай, Монгол компаниудад бол ашигтай байх хэрэгтэй. Түүнээс биш нэг хэдэн хятадын одоо баяжуулах үйлдвэрүүдийг одоо тийжээгээ суудаг юм түүхийдийн баазд авир болох юм уу гэдэг л асуудал байхгүй. Гадаад талдаа нүүрсний үн бол үнэхээр одоо хамгийн доод үн дээр ирсэн байна. Гадаад нөхцөл байдал. За дотоод нөхцөл байдал хүн болгонд мэдж байгаа улс төрийн сонгуультаа давхцсан энэ үед энэ компани санхүү эдийн засагт аль нь илүү нөлөөлөд ингээ хүнд байдалд хүрчихвэ. За энэ хүнд байдалд хүрснээс яаж одоо гарах вэ? Ер нь цаашдаа яах вэ гэж асуулт байна. MMC буюу Energy Resource нь өөрөө бол олон улсын санхүүгийн зах зээл дээр бол олон жил ингээд одоо ажиллаад туршлага хуримтлуулсан юм компани. Инхээр бол олон улсын жишгт байгаа л одоо шийдлүүдийг бол хэрэгжүүлээд явна. Тэгэхээр одоо бидний хэрэгжүүлж байгаа зүйл нь бол restructuring буюу зээлийн багцад бол өөрчлөлт оруулах. За энэ дээрээ бол бид нар боод эзэмшигч хөрөнгө оруулалтын сангууд Америкийн, Их Британийн, Сингапур, Хонконгийнх бүгдээрээ уулзалтууд хийгээд явж байна. Банкудтай BNP ICBC гээд хоёр зээлдэгч банкугаа тэдэртэйгээ уулзалтууд хийгээд явж байна. Зээлийн багцад өөрчлөлт оруулна гэдэг нь зүгээр товчхонтой хэлэх юм бол ерөнхийдөө хугацааг сунгах, тодорхой хэмжээнд боломжтой бол тодорхой хэмжээг нь хасах, хүүг хойшлуулах, гэх мэтийн одоо багц асуудал цогцоор нь шийдэгддэг. Сайн юм нэгвэл бүх зээлдэгч нар бол бүх санхүүгийн байгууллагууд бол MMC Energy Resource-ыг тогтвортой цаашдаа үйл ажиллагааг явуулахын бол бүрэн дэмжинэ. Тэгэхээр талууд яаж ч байсан тохиролцоонд хүрнэ гэдэг дээрээ бол ойлголцсон. Одоо гол нь нарийн яг одоо деталь гэх юм уу та тийм. За сунгах юм бол хэдэн жилээр сунгах. За хүүг бууруулах юм бол хэдэн өөр бууруулах юм. Гэх мэтийн одоо нарийн одоо яг гэрээтэй холбоотой залтууд дээрээ ярилцаж явж байгаа. Тэгш бол оны сүүлээр үнэхээр бид нэр тодорхой хэмжээнд санхүүгийн нөхцөл байдлаас хамаарад 200 орчим ажлын байрыг цомтохоос өөр сонголтгүй болсон байсан. За үнийгээ ч гэсэн тухайн үедээ нээлттэй мэдэгдээд холбогдох арга хэмжээнүүдийн бүгдийг хөдөлмөрийн гэрээ
Монгол улсад үйлчилж байгаа хөдөлмөрийн хуулийн дагуу бүх асуудлуудыг шийдэж явсан. Цомтголд хамрагдсан ажилчтай бол нөхөн олбор үлдсэн одоо бүх юуг нь бол тэтгэмжийг бол олгоод явсан. Энэ дээр бол ямар нэгэн асуудал байхгүй. Үүнээс цааш үлдсэн ажлын байраа бүгдийг нь бол хамгаалж ажиллахын төлөө одоо хамгаалж үлдэхийн төлөө компани удирдлага компани манай бүх ажилчид бүгдээрээ хамтдаа явж байгаа. Би ч гэсэн нэг сард очиод урхад дээр манай ажилчдаа бүгдээрээ тань уулзсан. Бид нар одоо шүдээ зугаал хамтдаа зүтгэл гарах хэрэгтэй. Энэ бол зөвхөн одоо бидний хувь хүмүүсийн сонирхол биш. Энэ бол зөвхөн компанийн сонирхол биш. Энэ бас Монгол улсад хэрэгтэй юм аа. Энэ 5-7 ирээдүй эсвэл энэ Монголын нүүрсний салбарын ирээдүй ямар замаар явах уу гэдгийн төлөө л яг нэг үгэлэхэд бол тэмцэл. Энэ бол бид нар нэг одоо юу гэдгийг улс төрийн асуудал бол гэж харахгүй байна. Монголын нүүрс үнэхээр олон улсын жишгт хүрхүүц өрсөлдөхүүц салбар болж чадах уу? Эсвэл зүгээр нэг хэдэн төрөний дурдсанаар хятадын баяжуулах үйлдвэрийн түүхийдийн дайвар болох уу гэдэг асуудал. Энэ асуудал дээр бол мэдээч Монгол хүний хувьд бол Монгол компанийн хувьд бол манай хамт олон бол цаашаа үргэлжлүүлэл ажиллана. Ийхүү Energy Resource компани тухайд монголчууд нүүрсээ нийлүүлдэг нийлүүлэгчдүүд байх уу эсвэл энэ зах зээл дэлхийн хэмжээний өрсөлдөгч байх уу гэдэг тэмцэл өрнөж байгаа хэмээн тус компани захирал ярьж байгаа юм а. Тийм ч учраас асуудлыг улс төр гэж харахгүй. Компани өмнө тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг даван туулна, түүнчлэн ажлын байраа хадгалж хөрөнгө оруулагчтайгаа зээлийн хэлцлээ өөрчлөх хэлцээрүүд ийхүү амжилтаа өрнөж байна гэсэн тайлбарыг хийж байгаа юм а.